Нийгэм даяарчлагдах тусам монгол хэлний яруу тансаг байдал алдагдаж гадны махчлан орчуулагдсан үг хэллэг хүмүүсийн харилцаанд өргөн нэвтрэх болжээ. Гэтэл монгол хэл ариун баялаг үгтэй, нутаг орон бүхэн өөрийн өвөрмөц хэл заялагтай. Монголын эрдэмтэн мэргэд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлал дэмжлэгтэйгээр их хэлээ уламжлан баяжуулах зорилгоор монгол хэлний их тайлбар толийг шинжилэн бүтээсэн. Энэ толь бичгийг ялангуяа хүүхд залуучуудын өргөн хэрэглээнд хүрэхийн тулд гар утсанд суулгаж өгчээ. Энэ програм нь одоогоор Android үйлдвэрлэлийн систем болон таблетад зориулагдсан бүтээгдсэн байна. Нийт 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй холбоо үгнээс бүрдсэн хэрэв хэрэглэгчийн мэддэгч энэ толинд ороогүй үг байвал баяжуулан нэмэх боломжтой юм байна. Тухайлбал Завхан аймгийн нэгэн иргэн 30-аас 40 орчим шинэ үгээр үг толь бичгийг баяжуулжээ. Хэрэв ингэсэн тохиолдолд үг нэмж оруулсан хүний нэр дээр тухайн үгнүүд бүртгэгдэхээр програмчлагдсан байна. Ашиглахад хэлбэрийн хүү толь бичигт тухайн үг бүрийн олон тал дутах хэрэглээ нутгийн аюулгуу зэргээс нь тайлбарлахын зэрэгцээ худам бичгээр бичжээ. Түүнчлэн үгийг сонсох тул монгол хэл суралцагчдад ашиглахад хэлбэр ажээ.